Oh, Monica, that was the best Thanksgiving dinner ever. Oh, Monica, that was the best Thanksgiving dinner ever. За, oh, Monica, энэ бол хамгийн шилдэг талархлын баярын оройн зог байлаа. That was the энэ бол the best хамгийн шилдэг Thanksgiving талархлын баярын dinner оройн хоол оройн зог ever. The бүх цаг үеийн. It was so good. I think you killed us. It was so good. I think you killed us. За, it was so good. Маш гоё байлаа. I think би бодож байна. You killed us. Чи биднийг алчих шиг боллоо. Us бид хоол өсөр хаад алчих шиг боллоо л гэж. Couldn't possibly eat another bite. Couldn't possibly eat another bite. Дахиад нэг ч хазаж чадахгүй нэ. Bite гэдэг нь ер нь бол хазах гэсэн үг байхгүй юу? Хоолн дээр ярихаараа энийг болохоор одоо нэг амрууга хийгээд хазааж ажиллаад залихыг ер нь бол хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр possible гэдэг үг нь өөрөө боломжтой гэсэн үг. Тэгэхээр couldn't possibly, could not possibly гэж. Тэгэхээр ямар ч боломжгүй гэдэг утгыг хэлж байна. Another бас нэг дахиад нэг eat идэх. Тэгэхээр дахиад цаашаа идэж чадахгүй нэ л гэж. I need something sweet. Oh, I need something sweet. Манай Joey бол хизэж цаддаггүй тийм ээ. I need надад хэрэгтэй нь something ямар нэгэн sweet чихэрлэг. Надад жоохон чихэрлэг зүйл хэрэгтэй байна. Does anyone want to watch TV? Sure. Does anyone want to watch TV? Yeah, sure. Асуух хөглөмөр орж иж байгаа учраас дүүдээс нь урдаа гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр anyone хин нэгэн wanna гэдэг нь want to гэдгийн товчлол ярианы хэлэнд wanna гэж хэлдэг. Watch TV телевиз үзэх. Хин нэгэн зурагт үзмээр байна уу гэж. Monica, your remote doesn't work. Monica, your remote doesn't work. Monica, чиний удирдлага ажиллахгүй байна. Remote телевизийн удирдлагыг хэлдэг. Ер нь бүх төрлийн удирдлагыг remote гэнэ. Does not гэдгийн товчлол doesn't work ажил. Тэгэхээр work гэдэг үгний урт талд нь ямар нэг юм орох, арт талд нь ямар нэг өөр үг орохоор work гэдэг нь ямар нэг юм ажиллах гэдэг үглэг болж хуурдаг. Зурдан ажил гэдэг нэр үг биш. Ажиллах гэдэг үйл үг болж хуурдаг. Phoebe, you have to lift it and point. Oh, forget it. Phoebe, you have to lift it and point. Phoebe, you have to чи тэгэх ёстой гэсэн үг шүү дээ. Lift it. За, lift it гэдэг үг нь болохоор бариад дээш нь одоо татаж авах гэдэг утгатай үг. And тэгээд тэ дараа нь юу хийхийг хэлэх гэж байна. Point гэдэг нь болохоор хэд хэд утгатай байдаг. Ямар нэг юм зааж чиглүүлэхийг point хийнэ гэж хэлдэг. That's the point гэж хэлэх юм бол яг гол утга санаа нь энэ юм а гэдэг утгаар илэрхийлэгддэг. Эсвэл what's the point гэх юм бол яг юу гэсэн үг юм? Яг санаа нь юу юм? Ийм бас утга байдаг. Phoebe чи над удирдлага байрж аваад зурагт руугаа чиглүүлээд ингээ харуулах хэрэгтэй гэж. Тэгсэн чинь Phoebe forget it. Forget гэдэг чинь мартах гэсэн үг. Тэгэхээр forget it гэдэг нь ер нь ярианы хэлэнд маш олоодаа хэрэглэгддэг зүйл. Ямар нэг юм ярьж байгаа нөгөө нь ойлгохгүй байх ч юм уу эсвэл чиний санааг дэмжихгүй байх ч юм уу тийм тохиолдолд forget it гэх юм бол за болвол мартаарт гэсэн утга. Hey, you know what we should all do? We should play that game where everyone says one thing that they're thankful for. За Rachel тэгсэн чи. Hey, you know what we should all do? Бид одоо юу хийх хэрэгтэй гэж? We should play that game where everyone says one thing that they're thankful for. За энэ нэг урт өгүүлбэр нэ. Тэгэхээр хүн бүр өөрийн талархаж явдаг нэг зүйлээ хэлдэг тоглоом тоглоё. За эхний өгүүлбэр болохоор бид нар одоо яг юу хийх хэрэгтэй гэж тоглоом тоглоё. Араас нь тэ. We should play. Бид нар тоглох хэрэгтэй. That game тэр тоглоом where everyone says хүн болгон хэлэх. Тэгэд энэ where гэдэг үг нь яагаад энд орж ирж байгаа юм гэхээр тэр тоглоомных нь утга нь
Одоо тий хүмүүс тийм юм хийлдэг газар гэдэг утгаар хэлж байгаа. Гэхдээ яг юм газар гэдэг байршлыг заасан утгаар биш шүү. One thing that нэг зүйл that гэдэг нь дараагийн хэсгээд тодтогч байгаа. They are thankful for. Тэд талархаж явдаг. За ингэ нийлүүлэх юм бол хүн бүр өөрийн талархаж явдаг нэг зүйлээ хэлдэг тоглоом тоглоё хүдэрэй гэж. Oh, I am thankful for this beautiful fall we've been having. Oh, I'm thankful for this beautiful fall we've been having. За, I'm thankful for. Thank гэдэг нь өөрөө баярлалаа гэсэн үг шүү дээ. Thankful гэхээр талархаж байгаа гэсэн үг. Тэгэхээр I'm thankful for this in beautiful fall. Fall гэдэг нь намар гэсэн үг. Ер нь бол намар гэдэг нь нэр үгээр бол autumn гэдэг үг гэдэг шүү дээ. Autumn гэж бичдэг. Маш үзэсгэлэнтэй намарт we've been having. We have been having гэдэг. We've гэдэг нь тийм тавчлал шүү. Have одоо эзэмшиж байгаа биднэрт байгаа гэсэн үг те. Тэгэхээр бид нар одоо энэ болж байгаад энэ гоё намарт би талархаж байна. Энэ perfect tense дээр явж байгаа. Өгүүлбэр байна. Yeah, the other day I was at the bus stop. Yeah. The other day за other гэдэг нь бусад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өмнө нь болоод өнгөрсөн нэг өдрийн тухай ярих гэж байна гэсэн үг. The other day өөр нэг өдөр I was at the bus stop. Би автобусны буудлын дээр зогсож байсан. I was би байсан at хаана bus stop автобусны зогсоол буудал гэсэн үг шүү дээ. And this lovely fall breeze came in out of nowhere and blew this chick's skirt right out. And this lovely fall breeze came in out of nowhere. And this lovely гэдэг нь юу вэ? Love гэдэг чинь хайр гэсэн үг. Lovely гэхээр хайр татам гэсэн утгаар илэрхийлдэг. Fall breeze намрын салхи. Breeze гэдэг үг нь өөрөө сэвэлзүүр салхи гэсэн утгатай үг. Тэгэхээр fall breeze гэхээр намрын сэвэлзүүр салхи. Coming өнгөрсөн цаг came ирсэн гэсэн үг тий. Out of nowhere. Out of nowhere гэдэг энэ гурван үг нийлэхээр хаанаас ч бүү мэд гэсэн утгаар орж ирдэг. Хаанаас ч намрын сайхан салхи гарч ирээд and blew гэдгийн өнгөрсөн цаг blew үлэх гэсэн үг. This chick's skirt right up. Chick гэдэг нь болохоор ер нь бол дахиад хэлдэг. Дэгдэхээ ангахаа дахиад хэлдэг. Тэгтээ энэ дээр болохоор дахианы тухай яриаггүй, эмэгтэй хүний тухай ярьж байгаа. Англи хэлэнд ярианы хэлэнд chick гэдэг нь болохоор эмэгтэйчүүдийг октоодыг хэлдэг. Blew this chick's skirt. Skirt гэдэг нь юб гэсэн үг. Right up. Дэш нь гэсэн үг. Хаанаас ч намрын сайхан салхи гарч ирээд нэг охины юбгийг сөхчихсөн. Үлээгээд сөхчихсөн гэсэн. Дэрвэлгсэн гэх юм уу? Which reminds me, I'm also thankful for thongs. Which reminds me. Remind гэдэг нь сануулгах гэсэн үг. Тэгэхээр reminds me гэхээр надад сануулсан гэсэн үг. Which reminds me гэхээр тэр болсон үйл явдалд би талархах ёстой гэдгийг надад сануулсан гэдэг утгаар хэлж байгаа. Which reminds me араас заавал нэг утга нь орж ирэх хэрэгтэй байхгүй. I am also thankful for thongs. Би бас талархаж явдаг. Юунд гэдэг нь for гэдгээр орж ирнэ. Thongs. За thong гэдэг үг нь болохоор өөрөө үдээс уяа одоо сүрэн бүсийг хэлдэг. Гэхдээ бидний мэддэг эмэгтэйчүүдийн дотор хувцад штэ нарийнхан гурвалжин хэлбэртэй тийм дотор хувцыг thong гэж нэрлэдэг. Тэгэхээр би бас дотоожинд талархах хэрэгтэй юм надад сануулсан гэж.